За сайн байцгаана уу? Та бүхэнд видео бичлэгийг маань үзэх цаг мөчийн мэндийг хүргэе. За миний өмнөх видео болох хэлбэрчүүлсэн гормоор тайлан илгээх бичлэг маань нэлээд хүнд хүрээд амжилттай тайлангуудаа илгээх хүсэлтүүдэд явуулахад нь бас тус нэмэр болсон болохоор би дараагийнхаа бичлэгийг бэлдэж хүргэж байна. За энэ удаагийн бичлэгээр би X тайлан хэрхэн илгээх юм бэ? Үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хэрхэн тайлганд юм бэ гэдэг зааврыг оруулах гэж байна. За аж ахуй нэгж үүсгэн байгуулагдаад татврын албанд бүртгүүлсэн цагаас эхлээд цалин хөлс түүнтэй адилхан орлого мөн аж ахуй нэгжийн орлогын албанд бүртгүүлсэн энэ хоёр цалин бүх компанид ижилхэн үүсдэг байгаа. Бүтэн дээр нь байдаг. За цалин үйлсний тайлан бол улирал бүрдний удаа тайлгнадаг. Тэгэхээр жилдээ үндсэндээ 4 удаа тайлан хийх ёстой гэсэн үг байна. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, хэнд ч цалин өгөөгүй, ямар ч нийгэмд татгал төлөөгүй байсан ч гэсэн X тайлан буюу үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлангаа илгээж байх ёстой байх нэ гэсэн үг. За дараагийн болохоор аж ахуй нэгжийн орлогын албан дотрын тайлан. За үйл ажиллагаа явуулаагүй жижиг дунд аж ахуй нэгжүүд бол ерөнхийдөө жилдээ 1 удаа энэ тайлан илгээх шаардлагатай болж байгаа. Тэр хугацаа нь болохоор 1 сарын 1-ээс 2 сарын 10-ны хооронд үйл ажиллагаа явуулаагүй гэдэг X байдлаар тайлангаа илгээх ёстой гэсэн үг. За татврын хувьд гэх юм бол ерөнхийдөө өмнөх сарууд өмнөх улирлуудын тайлан хоцроос нь төлөхтэй байвал дараа сарынхаа дараа улирлынхаа тийм ээ дараа жилийнхаа тайлангуудыг илгээх эрхэхгүй байгаад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө X тайлан байсан ч гэсэн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан ч гэсэн та компани үүсгэн байгуулсан л бол татвар дээр тайлангийн өртөө за хугацаа хоцроос нь бол алан таргуулын асуудалд орсон байна гэж ойлгож болно гэсэн үг. За дараах харагдаж байгаа талбар бол ер нь E-tax МТА-цыг имэй нэрээр өөрийнхөө регистрээр нэвтэрч ороод за тухайн хүний нэр дээр бүртгэлтэй байгаа компаниуд болон иргэний тайлангууд нь харагддаг. За тэндээс компанийхаа нэрээр сонгож ороод тайлан гэсэн энэ хэсэгт орсны дараагаар тайлан тушаах гэдэг дээр дараад яг энэ харагдаж байгаа талбар маань үүсцэн гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр би татрын сайтаараа нэвтрэх компаниас сонгох тийм ээ. За тэрний дараагаар тайлан руугаа ороод тайлан тушаах үйлдэлүүдээ хийцэн үүний дараагаар дараах байдалд харагдана гэж ойлгоно гэсэн үг. За энэ удаадаа би цалин үйлсэнтэй адилхан орлогын энэ тайланд X буюу үйл ажиллагаа явуулаагүй гэж илгээх юм байна. Тэгэхээр зөвхөн энэ тайлан биш, нэмэгдсэн үртгийн орлогын албан дотрын тайлан, аж ахуй нэгжийн орлогын албан дотрын тайлан гэдэг ингээд бүгдөө яг миний энэ хийгч байгаа үйлдэлийн дагуу хийгддэг. Тэгэхээр ер нь бол бүх төрлийн тайлан X-ээр илгээе гэвэл энэ зааврыг дагаад хийхэд ямар ч асуудалгүй гэж ойлгож болно гэсэн үг. За тайлан руугаа хэдүүлээ орохдоо за энэ тайлангийнхаар нэр дээр очингууд ингээд нэг цэнхэр болж өгнө гэсэн үг. За энэ цэнхэр хэсгээр дарангууд тайлангийнхаа үндсэн маягт руу бид нар ордог байгаа. За энэ үндсэн маягт руу орохоор за тухайн ямар тайлан илгээх гэж байгаа тийм тайлангийн нэр нь байна. За татвар төлөгчийн маань мэдээлэл байна гэсэн үг. За тэрний дараагаар дөнгөж анх нэвтрээд оронгууд за энэ хэсэг маань тухайн тайланд хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бол энд тэмдэглэнэ үү гэсэн нэг юм жижигхэн дөрвөлжин байна тийм ээ. За энийг хэрвээ чеклээд өгөх юм бол энэ доор байгаа бүх үзүүлэлтүүд ямар ч идэвхгүй болдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл би ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч төрний орлогогүй, нэг ч төрний зарлаггүй гэдгийг үгээр баталж илгээх гэж байна гэсэн үг. За миний нэг анзаараад байгаа зүйл нь болохоор хүмүүс нөгөө компани дээрээ данстай штэ бид нар компани үүсгэн байгуулахад тайлбар компанид данс нийлгүүлж байгаа. Тэр данс нийлгүүлээд тодорхой хэмжээний мөнгө байршуулад хамгийн доод хэмжээгээр нь ч юм уу тийм ээ мөнгө байршуулад тэрнээс багада нөгөө нэг данс хөтөлсөний шимтгэл гэдэг 1000 төгрөг байна уу? Сар болгон юунаас банкнаас сутгаж байгаа. За тэр маань баримтаар шивэгдээд өөрөөр хэлбэл тэр танаа зардал байхгүй юу? Тэгэхээр тийм зардал гаргасан. Гэхдээ ямар ч орлого олоогүй, өөр ямар ч төрлийн зардалгүй байна гэдэг нь үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг биш юм байна. Тэгэхээр банкны шимтгэлийн юугаар зардлаараа бид нар ийм төрлийн зардал гаргасан гэдэг X-ээр биш тоотой тайлан буюу хасах алдагдaltaй тайлан илгээж авах хэрэгтэй гэдэг шүү. Тэгээд бас анхаарах хэрэгтэй. За ямар ч бүр тийм ч шимтгэлийн ч зардалгүй үедл бол үндсэндээ X тайлан хийдгээ гэж ойлгож болно гэсэн үг. Ихэнх хүмүүс нөгөө гэрээт нэгтлэн бодогчоор нэг удаадаа нэг хүнд мөнгө өгөө тайлангаа гаргуулад байдаг шүү дээ. Гэтэл
одоо татан богдох ч юм уу янз бүрийн асуудал болоод эхлэнгүүд нөгөө дансны шимтгэлийн ядаж зардалтай байсан буюу үйл ажиллагаа огт явуулаагүй биш байсан болж таарад байдаг шүү. Тэгэхээр энэ дээр бас анхаарах хэрэгтэй. За тэгээд тайлан руугаа буцаад ороход бол хэдүүлээ тухайн тайланд хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бол гэсэн энэ чекийг тэмдэглээд өгчнө. За бүр тайлангийнхаа хамгийн доод хэсэгтэр одоо энэ үзүүлэлтийг бид нар бүглэх шаардлагагүй учраас хамгийн доотлолт нь очиж байна гэсэн үг. Тайлангаа хадгалах гэдэг саяны дээр дээдлэлт чексэн зүйлээ бид нар хадгалаад өгч гэнэ гэсэн үг. Үүний дараагаар одоо нийлгэх гэсэн товч юм ч итгэхгүй байгаад байгааз тэгэнгүүт тайлангаа төгрөг мөнгөөр тайлгнахыг зөвшөөрч шивсэн болно гэсэн энэ батлах өгүүлбэрийг хүртэлт нь одоо чеклээд өгөх юм бол илгээх гэсэн хэсэг маань идэвхтэй болно гэсэн. Ямар ч одоо тоо тавиггүйсэн ч гэсэн энийг зөвшөөрч илгээх гэсэн одоо товч маань идэвхтэй болдгоо гэж ойлгож болно гэсэн. За тэгэнгүүт одоо энэ татвар дээр бүртгүүлэнгүүт нэг тоон гар үсгийн файл биднэрт өгдөг тийм ээ. Энэ браузерээр дараад тоон гар үсгийн файлаа татаж ирээд тоон гар үсэг бүрт одоо нууц өгдөг. Тэр нууц үгөө оруулаад тайлан илгээхэд дараад үндсэндээ ингээд татварт X тайлан маань хийгдээд ингээд болоод дуусч байна гэсэн үг байна тийм. Тэгэхээр татрын тоон гар үсгийг хэрхэн авдгийг одоо хэрэв үүсээгүй байвал хүсэлтээ яаж явуулах юм гэх юм. Заавалч татрын алба орохгүйгээр бид нар энэ сайтаараа бас тоон гар үсгийг авч болдог. Тэгэхээр тэр зааврыг авах шаардлагатай бол надтай бас холбогдож болно. За мөн тайлан илгээхтэй холбоотой гэрээ тэгтлэнгийн шаардлагатай байгаа хүмүүс маань бас надтай холбогдоод тайлангаа илгээх боломжтой. Би компани хооронд гэрээ хийгээд маш найдвартайгаар тайлангууд гаргаж байгаа. За тэгээд яг бүр 2 сарын 10-нд тулаад одоо 2 сарын 8 ч гэдэг юм уу. Тэгээд тэр үед надад тайлангийн хүсэлт өгвөл ер нь жоохон амжихгүй учраас би татгалзсан. Тэгээд тэрнээс өмнө бол харьцангуй гайгүй завтай байгаа. Би тайлангуудаа хийгээд дууссан байгаа учраас надад боломжтой шүү. Тэгээд одоо ер нь бол тайлангийн хугацаа нэлээд өгч जैन. Тэгээд та бүхэнд хэрэг болох болов гэдэг үтнээс X тайлан илгээх заавраа хийлээ. Тэгээд та бүхэн энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа.